Өнөөдөр засаг даргын зөвлөлийн хурлаар 250 айлын амны орон сууцтай холбоотой хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хоролд өргөж хилцүүлэх, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах ийм зүй ёсны шаардлага байгаа. Энүүнийг бас хилцүүлж одоо бүсдэж байгаа компани төлөөллөөр танилцууллаа. Ажлын хэсгээс бас тодорхой саналууд, тайлбаруудыг хэлж танилцууллаа. 250 айлын амны орон сууцны хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаж дараа нь Дархан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр одоо батлагдах ийм одоо явц дарааллын дагуу эхний ээлжинд аймгийн иргэдийн хурлаар батлуулъя гэсэн. Эхийн тулд засаг даргын зөвлөлийн хурлаар хилцүүлж дэмжлэг авч саналыг одоо хөргүүлсэн байх ёстой. Тэр өнөөдрийн хурлаар бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо дараагийн хуралдаанаар батлуулъя гэсэн ийм байдлаар одоо иргэдийн хурлд өргөн мэдээлэлээр шийдвэр гаргалаа. За өнөөдөр 250 айлын яг энэ хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө нь бол зураг зүйн компани магадлалын ерөнхий дүгнэлтээ өгч гисэн аймгийн иргэдийн хурлд орохоос магадлалаар оруулж батлуулаад ингээд оруулъя гэдэг байдлаар саналаа хөргүүлж одоо бүх одоо танилцуулга хийлээ. За мөн одоо үүнтэй холбоотойгоор манай засаг даргын зөвлөлийн гишүүдээс бол саналуудыг тодорхой гаргаж энэ тухайлбал сургууль цэцэрлэгийг цаашдаа одоо 1000 айл болгож өргөдөх бол одоо ямар хэлбэрээр төлөвлөх юм бэ, тийм ээ? Дэд үтсийн жогмууд нь цаашдаа өргөдгөж 1000 айл болгож өргөдөхэд одоо ямар хэмжээний одоо төлөвлөж байгаа юм бэ? Одоо наад талаас эхлээд одоо том хоолой байх юм уу, багасгах юм уу гэдэг энэ юмнуудаар анхаараач гэдэг ийм саналуудыг хэлж байна. Тэгэхээр одоо энэ зураг бол иж бүрэн зураг зурагт үндсэндээ 3 төрлийн зураг буюу нэг нь бол хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөө, хоёр дахь нь бол энэ инженерийн дэд үтцийн бүх байгууламжуудын ногоон байгууламжуудын иж бүрэн одоо зураг төсөв батлагдах юм. Гурав дахь одоо иж бүрэн зураг нь бол энэ талбай дээр баригдах одоо 8 төрлийн орон сууцны иж бүрэн зураг төсөв батлагдах юм. Энүүнийг батлагдсанаар манай иргэд бол иж бүрэн зурагтаа энэ 8 орон сууцнаасаа аль нэгийг өөрт таарснаас сонгож 60 м²-аас 200 м² хүртэлх ийм газар байгаа. Энүүнийг аль нэгийг сонгож тодорхой 0.7 га газар дотроо аль хэсэгт нь барилгачих талбайг нь бас зааж өгөн тэн дээр алийг барих уу гэдгээс шалтгаалаад ингээд одоо хөөцөлдөх. Тэгэхээр иргэд бол иж бүрэн барилгын зурагтай гэсэн үг. Тэгээ энээс шалтгаалаад одоо банкны зээл бус дэм хөөцөлдөхөд одоо бэлэн байх үүднээс энэ зургийг иж бүрэн гаргаж байгаа. Тэгэхээр иж бүрэн ийм 3 зураг одоо 11 сар дотор багтааж иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийт төсөв нь хэд болох вэ гэдэг зүйлийг бол 11 сар дотор тодорхой болгочихно. За мөн одоо газар бүх зохион байгуулалтын иргэдийн хурлаар батлаад за Дархан сумын хурлаар тодтоглоор 26 оны төлөвлөгөөнд тусгагчвал одоо иргэдтэй за ийм одоо хэмжээний газрыг олгох юм байна. Ийм одоо үнийн төсвөтэй байх юм байна гэдэг зүйлийг хэлье. Тэгээд иргэд маань одоо бас байнга асууж байна одоо олгоцсон уу, олгогдоод дууссан уу, юу болж байна, хаана хүндрэл. Тэгэхээр энэ дээр бол одоо гарч байгаа гол хүндрэл бол бас мэдээж одоо энэ зураг төсвийг хийлгэхэд бол бас одоо инженерийн дэд үтс техникийн нөхцлүүд гаргах гэдэг энэ барилга отоогуулалтын яамнаас гаргадаг энэ техникийн нөхцлүүд гэдэг юм уу одоо эрчим хүчний яамнаас гаргадаг техникийн нөхцлүүд за бусад энэ процедуртай холбоотой батлуулах энэ олон одоо ажлууд маань нэлийн хүндрэлтэй хүлээлттэй ингэж явагдаж одоо ингээд хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөөгөө эхний ээлжинд иргэдийн хурлаараа оруулж батлуулах энэ 11 сарда багтааж дуусгах иж бүрэн зураг гэсэн ийм одоо төлөвлөлттэй явж байна. За газрын тухай хуулиар бол бас одоо Монгол улсын иргэн хаанч газар өмчилж эзэмших болно гэдэг ийм хуультай. Тэгэхээр бид нар хот төлөвлөлтийн дахин хөгжүүлэх хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиа бариад засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлээд явна. Гэхдээ ер нь яг одоо эзэмшүүлэх хуулиа барих юм бол бид нар одоо хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиа бариад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар одоо шийдвэр гаргуулах. Хүн Дархан хотын иргэдэд одоо олгоно, тийм ээ, Дархан аймгийн иргэдэд олгоно гэдэг энэ одоо шийдвэрийг гаргах ийм одоо тогтоох шийдвэрийг 12 сарын хурлаар бас оруулах ийм одоо шаардлага зүйсний гарч байна. За энэний дараа бол яг газраа ямар зарчмаар олгохын, за ямар хүнд өгөхын, за тэгээд одоо тэр газар дээр аль хэсэгт нь барилга барих уу гэдэг юм а аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан энэ зөвшөлдсөх хууц гэдэг юмар иргэдтэйгээ зөвшөлдсөж тухайлх юм бол одоо газар эзэмшиж авчаад шууд одоо зараад авах юм уу? Эсвэл одоо тэрүүн дээр барилгаа барьчаад одоо үйл хөдлөх гарсан тохиолдолд одоо газрын гэрчлэгээний эцсийн асуудлыг шийдэхгүй гэдэг энэ юмнууд төр зөвшөлдсөх хуудас дээр одоо хэрхэн олохгүй гэдгээ шийднэ. За одоо гол асуудал бол иргэдмээр маш их одоо асууж байна. Ер нь одоо юу болчихвоо? Олгоо дууссан юм уу? Юу болж байна? Зарим хүмүүс нь цуураад энд одоо бүртгэж ийн гинэ, өргөдөл авч ийн гинэ гэдэг юм уу, тийм ээ? Тийм зүйл огт байхгүй. Одоо газрын алд маань энийг одоо ичлээ шийдсэний дараа бол олох ажлыг зохион байгуулна. Тэгэхээр энүүнийг бол ямар нэгэн байдлаар
хүлээлттэй байгаа зүйлд бол одоо Дархан сумын газар 26 оны төлөвлөгөөнд тусагдж очсны дараа дахиад одоо нөгөө газар олох засгийн газрын хурлаар шийдэгдээд эрх хавраас л одоо олох тухай асуудал яригдана. Тэгэхээр 11 сарда багтаагаад одоо мөнгөний тоо хэмжээнд хэдэн төгрөг байхыг за ямар иргэдэд олгохын шаардлага тавихын гэдэг бүх юм нь тодорхой болчихно гэж ингэж хэлмээр байна. За 0.7 гагаар өгөх газар маань бол эзэмшүүлэх газар маань үн төлбөрөг өгнө. Газраа бол тэн дээрс одоо ямар нэгэн байдлаар одоо газрын мөнгө гэж одоо авахгүй гэсэн үг. Аймгийн засаг дарга бол тийм үүрэг чиглэл өгсөн. Тэгэхээр энэ нэг бол бид нар хуулийн хүрээ шийднэ. А энэ дээр бол дулаан орно. Дулааны одоо шугам сүлжээний өртөг орно, цэвэр бохир шугам орно, цахилгааны шугам орно. Энэ айлуудынх нь одоо хашаа хороо нэгдсэн зохион байгуулалтын төлөвлөлт батлагдсны дараа тэр хашааных нь одоо зураг одоо мөнгө орно гэсэн үг. За мөн одоо тэн дээр төлөвлөгдсөн одоо замын төсөв төлөвлөгдөж байгаа. Тэгээд энэ нэг оруулах одоо батлах хэсэг асуудлыг бол иргэдийн хурлаар одоо төлөвлөлтийн дараа шийдэгдэнэ. Тэр нь бол энэ дид үтцсэн инженерийн шугам сүлжээнээс гадна мөн гэрэлтүүлгийн ажил тийм ээ гэрэлтүүлэх хэрэгтэй болно. Дээр нь холбооны одоо шугам сүлжээ төсөөлөгдсөн байгаа. Тэгэхээр энэ бүх одоо зүйлүүдийнх нь төсвийг нь одоо иж бүрэн зураг хийгдээд магадлалаар ороод ирэхлээр зэрэг тэр одоо нийт төсвийг нь инженерийн шугам сүлжээний тэр төсвөл нийт айлуудаа 250 айлтай үндсэндээ хуваарлаж нэгдсэн одоо өртгөн гарнаа л гэж ингэж явж байгаа. Тэр ногоон байгууламж, үерийн байгууламжийн зураг төсөв нь бол батлагдж байгаа. Тэгэхээр одоо бид аюулгүй байдал бүх талаа харуул одоо тэр үерийн үндсэн ард талаараа нэг том үерийн байгууламж, урд талаараа том байгуулагдсан үерийн байгууламж байгаа учраас тэр замын ус зайлуулах болон бусад одоо тэр далангийн жижиг ажлуудын төсөв бол орж таарна гэж ингэж төлөвлөгөөнд тусаж байгаа. Тэгээ ногоон байгууламжийн төлөвлөлтийн зургийн дагуу бас одоо ногоон байгууламжийн тодорхой одоо зүйлүүд бас тусч өгнө гэсэн юм байна. Түүнээс тэр сургууль цэцэрлэг болон бусад одоо нийгмийн чанартай дэд үтсийн зураг төсвүүдийг бол одоо энэ зураг төсөвд өртөг дотор нь орохгүй гэж. За энэ одоо иж бүрэн одоо зураг төсөв хийж 3 төрлийн зураг хийгдэж байна. Энэ одоо иж бүрэн зураг төсөв бол одоо нөгөө айлуудынхаа одоо нэгдсэн төлбөр дээр одоо нэмэгдээд явна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл гисгцсэн ерөнхий төлөвлөгөөнч тэр за нөгөө иж бүрэн одоо инженерийн дэд үтцийн одоо иж бүрэн зураг төсөвч тэр одоо тухайн айлын орон сууцных нь одоо загвар иж бүрэн зураг одоо экспертизээр батлагдсан одоо тэр зураг төсөв нь бас одоо энэ өртөг дотор нь одоо шингээд явнаа л гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй явж байгаа. За